За энэ бол Red Magic 10 Air. Энэ бол хамгийн сүүлд гарсан Red Magic-ийн цувралын за гайхамшигтай загваруудын нэг бод хэдүүлээ хамтдаа зарлж үзцгээе. За. За нэг ингэсгэд энэ өгдөг. За. За хайрцагын дотор гар утас байна. За гар утасны талаар хэдүүлээ илүү дэлгэрэнгүй төр байж байгаад ярий. За өөр юу вэ хамтдаа харьцгаая. Хайрцагны хийцлэл бол үнэхээр бас Red Magic гахшаал ондоо байдаг л да. Хайрцагнаас ялгарч байгаа мэдрэмж бас гайхамшигтай шүү дээ. За энд кейс байна. За мэдээж Red Magic нь өөрөө ингээд юм триггертэй байдаг болохоор хажууд талын юм хоосон кейстэй нэг кейсийг дараа үзье. За USB хамгийн чухал хэсэг. Энэ бол Red Magic-ийн аимшигтай USB. Ерөөсө 15-20 минутын дотор гар утсыг шууд цэнэглэх боломжтой. 100% хүртэлх. Тэгээ мэдээж маш том суперчаржер Type-C. За гайхамшигт 10 Air. Энэ бол үнэхээр гайхамшигтай. За гар утасны ертөнцид ерөөсө гарч ирээд дүүлэн шхүүган тариад байгаа. Энэ бол яаж байна гэхээр анх удаа гар утсанд шингэн хөргүүрийг сөөрлөөлж өгсөн. Тэгэхээр 150 Цельс хүртэлх халтанд төсвөртэй шингэн хөргүүрийг сөөрлөөлсөн Snapdragon 8-ийн 3 дугаар үеийн процессортой 12 GB RAM-тай 256 GB багтаамжтай Red Magic 10 Air. Red Magic 10 Pro гэж байгаа. 10 Air гэж байгаа. Тэнгүүт 10 Air нь 10% хөнгөн нэмгэн. Тэнгүүт Pro нь арай зузаан. Air болохоор арай нэмгэн. Тэрнгээрээ давуу талтай. За тэгээд 144 Гц-ийн дэлгэцтэй. За 144 Гц-ийн дэлгэц гэдэг чинь яг одоо байгаа тоглоомнуудыг бүгднгийн хамгийн өндөр үзүүлэлтээр нь тоглох боломжтой дэлгэц болон RAM тэгээд халтанд төсвөртэй сенс. За тэр шингэн хөргүүр нь яагаад байна вэ гэдгсэн чинь өмнө нь бол яг компьютеруудын ингээд секунд байрладаг шингэн хөргүүр. Тэгээд гар утсанд хийх гэхээр одоо шингэн байгаад тэгээд ингээд асгарах эрсдэлтэй байдаг. Тэгээд яг тогтоож чаддаггүй байсан. Тэгсэн чинь тэр шингэн одоо битийг металл болгоод за сенс болон бордныхоо одоо завсар нь ингээд сүрлүүлээд өгсөн байгаа юм билээ. Тэгэхээр металл болгож хувиргасан шингэн хөргүүртэй тэгээд өөр дээрээ сенстэй гар утас анхны. За тэгээд мэдээж нэмэлт триггертэй одоо энэ нэг shoulder button гэж нэрлэдэг. Өмнөх загваруудаас айгүй хөнгөн бөгөөд ийм барьцтай болоод өгсөн бах юм. Мэдээж 2 SIM карт орно. Red Magic-ийн цувралууд бол угаасаа Red Magic Android 15 үйлдвэрлэлийн системтэй. Тэгээд маш гоё цэвэрхэн. За тэгээд 50 мегапикселийн камертай AI одоо зургнууд, камернуудыг сөөрлүүлээд өгсөн байгаа. Тэгэнгүүт Gemini-тэй шууд холбогдох боломжтой. Энэ яг Air-ийн хувьд болохоор 512 GB-тай, нэмэлтээр 12 GB-ыг сөөрлүүлэх боломжтой RAM-тай юм байна. 16 GB үндсэн. Үндсэн 16 дээр нэмэх нь 12 GB гэдэг чинь маш том үзүүлэлт. Бүх тоглоомыг л ер нь бол Red Magic дээр бол хамгийн өндөр үзүүлэлтээр нь мөн 5 тухтай, хурдтай, тэгээд ямар ч халалтын эрсдэлгүйгээр тоглох боломжтой гэсэн. Таны утас халдаг бол ерөөсөө Red Magic-ийг сонгоход тэр халтаас одоо шууд бүрэн ангижрах нэ. За тэгээд мэдээж Red Magic-ийн давуу тал одоо game space байдаг мөн цэнэглэгч залгасан тохиолдолд батарейгаа ажиллуулахгүйгээр шууд тоглох боломжтой. Тэгэхээр цэнэглэгчээр шууд тоглож чинь гэсэн батарейгаа унтраагаад за тэгээд тоглонгоо стрим хийх гэх мэтчлэн маш олон давуу талтай байдаг учраас тэгээд тоглоом сонирхогчд маань Red Magic-ийг сонгоорой. Stick house.